cross shoes. Send it for looks, and my looks so cute. I kiss him in the mouth. I feel all. Сайн байцгаана үзэгчдээ. Бээж нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн зочноор цоглог эрч хүчтэй фитнесийн багш, дасгалжуулагч, тамирчин гэрэл цэцэгч маань оролцож байгаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр бид нар өнөөдрийн сэдвээрээ фитнесээр одоо төрсэн ээжүүд маань тийм ээ фитнесээр хичээлж эхлэвэл тохиромжтой хугацааны талаар ярих юм байнамаа. Гэхдээ мэдээж нэвтрүүлгийг эхлүүлэхээс өмнө нэгдүгээр булангаараа таны сонь сайхны талаар мэдмээр байна. Энэ талаараа ярилцаж. За миний хийдэг ажил болохоор эмэгтэйчүүдийг галбиржуулдаг, хувийн багш дасгалжуулагч эмэгтэйчүүдийг бие галбирт анхаардаг юм ажил хийдэг. Тэгээд одоо шинэ анги аваад эсэлтээ аваад эхэлсэн. Байрлалаа солиод Galaxy Tower дээр хичээлдэг гэсэн бол одоо соёл фитнес дээр хурж ирээд 2 сар болж байгаа. Тэгээд дөнгөж сайхан өчтөрхөн урж өдрхөн шинэ анги аваад эсэлтээ аваад бүх охтуудтай шинэ охтуудтай ирж хүчтэй дасгалаа хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр та өнгөрсөн 8 дугаар сард фитнес өдөрлөгийг зохион байгуулсан. Яг энэ арга хэмжээ Монголд анх удаа зохиогдсон арга хэмжээ байсан уу? Хэд орчим хүмүүс оролцсон бэ? Ер нь энэ санааг та өөрөө гаргасан уу? Энэ талаар ярьж өгөөч. 8 сарын чи нөгөө гадаа зохион байгуулсан ивэнтийг яриад байна. Иймэрхүү үйл ажиллагаа яг нөгөө дижитал гадаа зохион байгуулагдсан их тэнгэрт хийгдсэн. Энэ болохоор ерөнхийдөө миний бодлоор миний харж яснаар баг анхных нь баг гэж бодсон. Тэгээд хоёр найз дүүтэйгээ нийлээд зохион байгуулсан. Гадаа их тэнгэрийн гадаад задгаа террас дээр DJ хөгжмөдөө воркаут бүти өцөг хийлээгээд асуултаа тэгээд эрүүл хаалтаа мөрхөө өдөрлөг зохион байгуулсан. Тэгээд ер нь бол баг анхных нь баг. Залуучуудад ерөнхийдөө нөгөө орчин үеийн залуучууд юунд дуртай байдаг вэ гэдэг шинэ санаа гэж бодож ярилцж байгаа. Тэгээд үлээ хийсэн. Ер нь бол анхных. Тэгээд хүмүүс нэлээд сонирхсон, нэлээд бас оролцсон. Тэгээ удахгүй бас одоо гадаа хөтөн байгуулахаар дотор бас нэг арга хэмжээний ивент хоолт ч юм уу тиймэрхүү ярьж байгаа. Тэгэхээр та өмнө фитнесийн төрлөөрөө яг ямар шагнал авч ирсэн бэ? Хэдэн онд авч ирсэн бэ? Фитнесээр хичээлээд би 2 жил болчиход Монголд хичээлээ өөр газар байсан. Европт амьдарч байсан. Тэр үед 2 жил фитнесээр хичээлж агаад 16 онд Монгол анх удаа ирсэн. Тэрнээс өмнө бас нэг хэсэг хугацаанд Европт амьдарч байсан. Тэгээ 2 жил фитнесээр хичээлчээд 13 4 оны зааг дээр байхгүй. Тэгээ 16 онд Монголд анх удаа ирээд тэмцээнд орж исэн ханыгаа тэмцээнд. Тэгээд ирээдүйн мистер хотын аварга шалгаруулах гэх тэмцээн болдог. Тэр тэмцээнд ороод мөнгөн медаль авч исэн. Тэгээ улсын аварга гээд дараа нь Аз дэлхийн аварга гэх тэмцээнүүдэд орж исэн. Улсын аваргад орсон. 16 онд ороод 17 онд 2 жил ирэхэд яг тамирчныхаа карьераа явуулчихсан. Улсын аваргад орсон гэсэн штэ. Тэгэхээр энэ талаараа ярьж өгвөл. 16 онд улсын аваргад ороод мөнгөн медаль авсан анхныхаа тэмцээн дээр. Тэгээ 17 онд бас дахиж ороод алтан медаль, өөрөө фитнес медаль, спорт медаль ангилалд алтан медаль улсын аваргаас авч ирсэн. Тэгээд урамшаа тэр яг ирчээр явж хагаад юунд дэлхийн аваргад ороод Монголд анх удаага дэлхийн аварга Монголд 17 онд болсон. Тэгээд дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирсэн. Тэгэхээр яг фитнесийн ер нь ямар төрлүүд байд юм бэ тийм ээ? Төрсөн ээжүүд маань одоо жишээлбэл кардио хийхээр илүү биедний хэцүү тоснаач гэдэг юм уу? Тийм дасгалын төрлүүд. Тэгээ тэр дундаа одоо төрөөд удаагүй байгаа ээж хүнд яг ямар дасгал хийвэл зохистой байх вэ те? Магадгүй ээж нар маань зүгээр нэг хөнгөн хөдөлчхөө гингүүд дотроо ингээд хөнгөн хөдөлмөөргүй те илүү ирч хүчтэй байхыг хүсэж байгаа ээжүүдээс байгаа штэ. Тэгвэл та тэднэрт зөвлөд ийм төрлүүд байдаг гэж хэлвэл. Яг нөө хүн болгоны биеийн онцлогоос ондоо те зарим нэг ирч хүчтэй дасгал их дуртай байдаг. Зарим нь спиннинг их дуртай байдаг. Зарим нь болохоор амар амар тайван ингээд өөртөө ядралт стресс өгөхгүйгээр маш тайван йогийн дасгал ингэсэн. Тэр болгоно яг хүн өөрөө бас тэрийг бас мэддэггүй яг юунд дуртайгаа мэддэггүй. Тэгээ өөрөө сонгож явж хагаад явцын донд окей яг надад энэ тохиромжтой байна, энэ төрөл тохиромжтой байна. За фитнес штанг өргөхтэй бие ачааллах дургу хүмүүс байдаг. Тэр болгоно ч нэг өөрсдийнх нь бас сонирхлоос нэгдүгээрт болдог. Тэгээд мэдээж яг төрсний дараа хамгийн хурдан хугацаа гэх юм хамгийн богино хугацаа. За хамгийн наадлын зах нь бол 4 сар тэрнээс дээш 5 сар 6 сараас дээш бол хангалттай 5 сараас дээш төрсний дараа 5 сараас хойш дасгал хийгээд хамгийн тохиромжтой хугацаа гэж үздэг. Тэгээ бие ачаалах чадвар ядралт дээр харьцангуй гайг байдаг байхгүй.
Гадаадын улс орнуудыг хараад байхад тийм ээ одоо алдартай дуучин муучин гэдэг юм уу тийм хүмүүсийг харахаар ингэж байгаа байхгүй төрчөөд удаагүй ерөөсөө 7-8 хоног удаал дасгал хийждэг. Ер нь ийм үйл явц байж болох уу ер нь? Тий, болно шүү дээ, болно. Яагаад гэвэл тэд нар чинь бас нөгөө хувийн тренер энэ төр байна. Тэгээд дасгал хоол бүх юма зохицуулдаг. Манайд болохоор яг тиймэрхүү юм ерөөдөө нэг сайн байхгүй, нэгдүгээр ойлголт маш байдаг. Тэгээд төрхөөс өмнө төрхөөс жирэмсэн байгаа шүү дээ. Тийм байх үедээ айгүйх нөгөө нүүрс ус аяг хийддэг, тэрхий таргалдаг, хит гिचэн авдаг. Тэгээд нөгөө өөрсдөө амттай аман дуртай гэж нөхөрж идэг хүн гэр бүлийнх нь ингээд амар яашаа хөлнөсөр агаад таргалуулаад амттай юм ингээд шахсаар агаад би ингээд амттай мэднээр ингээд хвцээр агаад амар таргалцдаг. Тэгээ хөдөлгөөн байхгүй. Тэгээд янз бүрийн мэдсээр агаад маш их таргалаа. Тэгээд төрхийн хүндрэлгээ хавгнаад айгүйх тэгдэг. Тэгэхээр тиймэрхүү юмаа зохицуулаад яг эрүүл хоолой яг үндсэндээ бол нэг эрүүл хоол гэдэг байгаа чинь нөгөө фитнесээ хоол эрүүл хоолнд чинь яг адилхан шүү дээ. Яг зөв юм зөв зөгтэй идээд гурилбуудаа нүүрс ус агуулаад харуулж идэх хэвээр. Тэгээ чихэр амтнаа харуулж идэх хэвээр. Тэгж идэж явж хагаад төрөх юм бол маш хүндрэл одоо амархан төрнө. Дараа нь хүндрэл янз бүрийн асуудал гарахгүй. Тэгээд төрснийхаа дараа хөхөндөөсөө оруулах шинэ хүмүүс иддэг шүү дээ. Одоо шар бодаа идэх юм. Шар бодаа энэ төр бол болно. Тэгтээ нөгөө цайны бичээр аюух иддэг. Гурилан боо аюух иддэг. Тэгэхээр тэрнээсээ болоод аюух бас хавгнаад жин нэмээд аюух хит таргалт болчихдог байхгүй. Тэгээд тэрийг дараа нь яаж жингээ хасах вэ? Аюух стресст ороод бүр ингээд депресст ороод удаан хугацаанд гэртээ сох хүүхд арсаар аюух депресс, стресс бүх юмд ингээд блоклогдоод аюух хэцүү болчихдог. Тэгэхээр тэр юугаа анханасаа төрхөөсөө өмнө зөв хоол сураад төрснийхаа дараа ч гэсэн тэр эргээд зовхгүй тул баг зовхын тулд ядаж гурлаа баг идэх юм бол өөрт нь ачаал баг ирнэ. Тэгээд тийм хурдан хугацаанд үр дүн гарахад эргээд хэвэн жиндээ очиход аюу амархан байдаг байхгүй. Тэгэхээр анханасаа л жирэмсэн болох ч байгаа бол ерөөхдөө хоолн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ авах юм бол эргээд дараа нь бие хэвийн ханжинд ороход маш тус төхөм стресс багтаа ер нь бол амархан байдаг байхгүй. За тэгээд шууд хүнд дасгал хийж болохгүй мэдээж нэлэх биетэй байгаа учраас хөвөлч юм байгаа шүү дээ. Тийм учраас хөнгөн анхан шатны хүмүүсээ хийж үзээгүй хүмүүс бол эхлээд йог гэж болно шүү дээ. За йог хийгээд сунгалт хийгээд нэлээд биеийн гайгүй хөдөлгөөн ороо болчихно ажиллаад ирсний дараа за окей надад ямар шаардлагатай юм те энэ йогийн дасгалууд хүнд байна уу хөнгөн байна уу өшөө юу гэсэд байна те. Тэгэх юм бол би чин тасч эхлэнэ. Нэгдүгээр хоёрдугаар сэтгэл зүйчин тасч эхлэнэ. Тэрний дараа окей өшөө жоохон хүндрэл хэрэгтэй байвал гэртээ дасгал хийж очно. Хөнгөн гэрийн нөхцөлтийг дасгалууд маш олон дасгал байдаг. Тэгээд тэрийг хийж болж байна. За тэгээд энэ дасгалууд нь дахиад хөнгөтэй байвал тэрний дараа фитнес тавьж болно. Тэгэхээр хангалттай сэтгэл зүй хоол бүх юм бие дасгаад бэлтгэсэн байдаг байхгүй. Тэгээд дараа нь фитнест яваад өөрийгөө шахаад эсвэл багш аваад яваад тий. Эсвэл багш авахгүй ч гэсэн багшаа сайн зөвлөгөө авч агаад би одоо ингэхийг хүсэж байна. Ийм биетэй галбиртай болцохыг хүсэж байна. Энэ хэсгээрээ хасахыг хүсэж байна. Ингээд энэ хэсгээрээ нэмхийг хүсэж байна гэж аваад яг тэр өөрийнхөө биеийг харуулад би яг зорилгоо хүсэж байгаа юм хандаад хэлээ зөвлөгөө авах юм бол ямар ч фитнесийн багш зөвлөгөө өгнө. Тэрний дагуу яг өөртөө үнэнчээр тууштай хичээлж чадах юм бол ямар ч хүн ямар ч биетэй болох боломжтой. Тэгэхээр хөл үедээ ээжүүд маань дасгал хийж болох юм болоо энэ талаар та юу гэж бодвол хэрвээ дасгал хийгээд зарим ээжүүдийн хүүхний сүүн ширгээ татраад байна гэдэг ер нь асуудал гардаг уу энэ талаар? Мерсэр ер нь бол тиймэрхүү байдаг. Яагаад гэвэл хүмүүс ч дасгал хийгээд зарим хүмүүс нь огт хоолны дэглэмээрсээ юу ч барихаа болчтой. Тэгээд турах чинь гээд хоолсон хоолоос яваад идэх байхгүй бас. Тэгэхээр тодорхой хэмжээний гинт хоол нөхөн татрах асуудал бас гард юм лээ. Тэгвэл харьцангуй тэр нь гайгүй. Яг нөгөө фитнес хоол яг дасгал хийсэнтэй холбоотой хүнээсөө татрна гэж бол байхгүй. Хоолтой холбоотой байгаад идэг. Тэгээд яг зөв хоолоо идээд маш сайн махаа идээд ногоогоо идээд авах юмтай амин дэмээ аваад яг цаг цагт нийтэд хоолоо ерөөсөө сойхгүйгээр зөв хоолоод идэх юм хангалттай идээд явах юм бол өхнөөсөө ерөөсөө татардаг байхгүй. Тэгээд дасгал хийнгүүт харин ч бодисын солилцоо сайжраад сэтгэл санаа сайжраад бодисын солилцоо сайжраад ерөөхдөө биед гарах өөрчлөлт маш их эргээрээгүй гоё сайжирдаг. Тэгэхээр ер нь хамгийн гол нь хоолоо сайн тохируулаад дасгалаа хийх нь бас боломжтой зүйл юм байна. Тийм байна. Би ч бас бодохдоо ингээд дасгал хийхээр хүн ядраад ирэхээр татрах юм байна гэж бас бодож ирсэн л да. Тэгвэл харин эсрэгээрээ бодисын солилцоог сайнаар харин ирч хүчтэй болоод тэр нөгөө төрсний дараах нэг депресс юмнасаа маш амархан гардаг. Тийм байна.
Тэгэхээр та хүүгээ хэдэн настайдаа төрүүлж исэн бэ? Таны хувийн амьдралын талаар сонирхох гэсэн. За би хүүхдээ 21-т төрүүлжсэн. Одоо нэг хүүтэй. Тий. 21. Одоо хэдэн настай вэ? Одоо манай хүүхд 11-р анги. Доодохгүй 17 орж байгаа. Аха. Би таны талаар сонсоход хүүгээ ганцаараа өсгсөн гэж исэн. Энэ талаар ер нь хэцүү үеэсээ хэрвээ нууц биш бол үзэгчтэйгээ хуваалцвал. Хүүхдээ ганцаараа өсгсөн. Манай хүүхдээ аав нь намайг жирэмсэн байх үед өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө хүүхдээ ганцаараа өсгөж байгаа үед ортол тий. Аха. Тэгээд мэдээж дөнгөж төрсний дараа тухайн үед 21-т дөнгөж амьдрал эхэлж исэн. Тэгээ маш хэцүү ингээд амьдрал оронгороо хэрэгцээ биш хэцүү үед байсан. Тэгээд надад яагаад ийм тохиолдож байгаа юм? Би ийм залуу байж яагаад ийм үзэж бай, туулж байгаа гэд маш их сэтгэлээр унаад бүр ингээд амар хэцүү байсан. Тэгээд тухайн үед манай дүү оюутан байсан. Тэгээ хүүхдээ гаргасан. Манай ээж гадагшаа Европ руу явсан. Тэгээ тэр үед бүх юм амар хэцүү байсан. Яг ганцаараа үлдсэн. Тэгээ хүүхдээ тэрэл уйлал суудаг гэсэн. Яг тэр үед яг 21 таахтаа тэгчихсэн. Тэгээд тэр үед сайхан юм шиг л санагдчихлаа л да. Тэгээд ер нь бол амар хэцүү. Тэгээд цаг хугацаа амар хурдан өнгөрсөн. Нэг мэдсэн чинь ингээл тэрээс очсон ч одоо надаас өндөр. Манай хүүхд амар өндөр, нэлээд өндөр. Тэгээд айгүй том залуу болсон. Надад амар тустай, тэмтэй, айгүй хантай. Тэгээд би хүнтэй суух юмсан гэж тэгж хүсдэг. Яагаад гэвэл хажууд тийм том залуу бараг нөхөр шиг залуу намайг найз залуу шиг ингээл байнга яваачдаг тусалж дэмжээл анхаарал тавиал ер нь л яг найз залуу шиг гэдэг элен далан гэдэг хүүхдтэйгээ би ер нь амар элен далан гэдэг яг найз хүн шиг гэдэг бүх юм ярилцдаг ярьдаг. Европын оронд амьдарч байсан гэсэн тэгэхээр хүүгээ аваад 21 22-т ч юм уу явж ирсэн үү эсвэл яасан бэ? Би хүүхдээ төрүүлчихэд 2 жил яг хүүхдээ хараад байжсэн. Манай хадмад аягүй сайн хүмүүс байдаг. Хадмадтай суугасан ганцаараа амьдарч байсан. Тэгээ ээж маань явцаа би араас нь явах шаардлагатай болоод хүүхдээ аваад явах гэсэн чинь бичиг баримт визний асуудал дээр асуудал үсээ за хүүхдээ орхичод ирээ. Хоёлаа дараа нь эргэж авъя гэд. Тэгээ 4 настай хахад манай ээж манай хүүхдийг хараагүй байж агаад 4 настай хахад нь хурж ирж аваад тэгээд бидэд чигт анх очиж исэн. Тэгээд тэнд цуг амьдраад 5-6 жил болоо чехийн бичиг баримт энтрийг аваад дараа нь би дүүгээд татаад манай ээжтэй дүүгээд татаад тэгээд ерөөсө гэр бүлээрээ л яг тэгээд тийм байсан амьдарч ирсэн. Тэгээд бичиг баримт энтер аваад 5-6 жил үйлдвэрт ажиллаж ирсэн.Үүлээд ингээ ботхоор таны хамгийн хэцүү үед таны хажууд хэн байсан бэ ер нь? Яг хэцүү үе хэм одоо хүүхдээ аваад ингээ яг үндэ яг тухайн үед л ганцаараа байсан. Мэдээж ээж хол байсан болохоор аягүй хэцүү байсан. Маш байсан. Таны дүү хамт амьдарч байсан уу? Сургуульд оюут минь нөгөө сэлэнгэд хөдөө байсан. Манай дүү оюутан гэж сургуультай явцсан байсан. Тэгээ яг үндэ ганцаараа байсан. Тэгээ манай хадмад аягүй сайн хүмүүс байдаг. Манай хадам ээж тэр аягүй сайн ихч дүү байгаа бүгдээр амар сайн хүмүүс намайг ингээл өөрөө охин шиг ингээл баргалж ингээл явдаг. Амар сайн хүмүүс байдаг. Тэр хүмүүс яг маш хэцүү тажууд байжсэн. Тэр та хэдэн оноос эхэлж хичээлж эхэлсэн бэ? Яагаад хичээлэх болсон бэ? Гол төлөвлөсөн нь юу вэ? За фитнесээр болохоор 13-4 оны хавцаа л ихийг эхэлсэн. 13-4 оны хавцаа. Тэгээд яг тухайн үед би нөгөө Швейцарт байсан, Женевт байсан. Тэгээд ингээд бас ингээл ажил хийгээд манай дүү бас тэнд амьдардаг. Тэгээ ажил хийгээд байж байгаа үед нэмэгдсэн чинь амар таргалцсан байсан. Тэгээ цуг амьдардаг охтуудтай Монгол охтуудтай цуг амьдардаг байсан. Тэгээ маа найс нар хэдүүлээ турья, гүй, гадаа гүйгээд тэгээ турах гад гүйж эхлээд тэгээ явж байгаа гадаа гүйснийхаа дараа ингээд хүмүүс гудамжинд ингээ Европт ч аягүй хүмүүс гадуур гүйдэг. Тэгээ дасгал аягүй хийдэг. Тэгээ хүмүүс харсан чинь дасгал хийгээд байна гудамжинд. Тэнгүүт нь за эднэрийг хийж авч би ч гэсэн бас дуурайгаа тгий гэж бодвол энэ тэнд болон очил ингээл хүн харж хал дуурайж хийдэг. Тэгэж явж байгаа л ингээд би чангараад байгаа ингээ өөрөө мэдэрсэн байхгүй. Ингээл гараа өмдөн дэхэр герман дэхэр ингээл гоё юм чангалцсан над мэдрэгдээд тэгэхээр за окей энэ би чангараад байна. Өөр болоод байгаа мэдрэнгүүтлээ за би яг дасгал хийх хэрэгтэй байна. Тэгэх юм бол илүү гоё болж магадгүй шодоо тэгээ фитнесээр ч ихсэн. Тэгээ тухайн үед яг хэл байхгүй. Тэгээд Аз ганцаархна эмхтэй. Тэгээ тэр том фитнесийн заланд ороод яг нэг Европ залуучууд ингээд фитнес хөрөмжн дээр штанг дээр өргөж мөргөл. Яг тэрийг харахад надад л амар эвгүй санагдчихсэн. Тэгэл өөрөө маш их хүсэжсэн болохоор
яг цуг ороод ганцаараа яг ичиж мичихгүй цуг ороод дасгал хийгээл нөгөө дасгалаа сайн хийж чадахгүй болохоор хүн харж ингээд өөрөө авих хийдэг. Тэгэл хараад энэ тэнд болонд очивол хийж байгаа юм шиг царайлал ингээд суучна. Тэгэл хүн хийж байгаа л босоо авахаар нь ингэж хийдэм байх гэж яг үнэндээ хулгайч шиг тэгэл харж агаад тэгж дуурайчихсан. Тэгээд ер нь бол бүх дасгалуудыг бүх юмаа тэнд 2 жилийн хугацаанд ерөнхийдөө бүгдийг яг тэр Швейцар яг тэр улсуудыг харж байгаа л дуурайч хийж сурсан. Тэгээд тэрний дараа Монголд ирээд тамирчтай цуг тэмцээнд ороод тамирчтай цуг дасгал хийгээл явахад маш их юмыг мэдлэг маш их юмыг олж авсан тийм. Тэгэл тамирчин болох гараад яг тэр үеэс хойш тэгэл ихэлсэн ер нь л. Хэрвээ фитнесийн багш бишээсэн бол өөр ямар мэрэгчлэлтэй хасан бэ? Ер нь бол би ямар нэгэн байдлаар багш болох байх гэж аягүй дотроо боддог байсан. Гэхдээ яг тийм болно, ийм болно гэд яг тууштай тэгж удаан хугацаар бодож үзээгүй. Зүгээр л яагаад ч юм мэдэхгүй би нэг багш болох юм шиг санагддаг байсан. Яагаад гэвэл манай ээж цэцэрлэгийн багш аягүй олон жил сараа цэцэрлэгийн багш эрхлэгч хийсэн болохоор би нэг тийм багш юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би фитнесийн багш болсныхаа дараа өөрөөсөө асуугаад ээжтэй асуулжсан яагаад ингэ багш болчихоо гэж бодоод тэгэхээр мэдгүй тэгэл багш болохоо мэдсэн ч гэж магадгүй. Нэг мэдсэн ч л тэгээ багш болсон. Та тэгвэл хүүдээ эрүүл мэнд талаас нь яг юм нарийн дэглэмүүдийг дагаж мөрдүүлдэггүй. Одоо жишээлбэл за чиний өдөрт авах ажиллагчийн шүү те ажил мэргэжилтэйгээ холбоод тэгэж хяндаг уу эсвэл ер нь ерөөсөө тэгэж хоол хүнсэнд нь хяналт тавьдаггүй юу? Би заавалчгүй гэрийнхандаа тий за би ингээд тамирчин хүн байлаа би ингээд эрүүл хоолдог байнгын даглимтэй дасгал хийдэг ийм ээж заавалчгүй ээжигээ ч юм уу хүүхдээ даах хичээгээ заавал чи тийм байх хэрэгтэй нэг амар хүчтдэг үл тий за ерөнхийдөө тэр тамирчин одоо ийм хүмүүсийн ард байгаа гэр бол маш сайн ойлгодог хүссэн үсээгөө тэд нар угаасаа хэлсэй хэлээгүй бүгдийг мэдж байгаа тэгтээ нөгөө тамирчин ийлээ загас ч нэмэр усгүй гэж яддаг шүү дээ тий тэгэхээр хэлсэн ч гэсэн бас нэг тийм бүрэн гүйцэд ойлгодгүй байхгүй. Тэгээд тэгтээ манай хүүхд болохоор угаасаа яг миний тэгтээ заавалчгүй чи давсгүй бол идэх хэвээр чи цээж мах идэх хэвээр чи ингэж эрүүл хооллох хэвээр гэж юусоо хэлдэггүй. Гэхдээ миний хийж байгаа бүх хоолны дуртай. Харин эсэргээрээ Монгол хоол буюу цөм бууз их тостой тэгээд тийм гурилтай ихтэй тийм хоолнд дурггүй. Таны хийж байгаа хоол гоё гэд хоолоо ингээл бороо болгоо хэд тэгвэл хоолноос үлдээчих жоохон өгчөж гэл цэж маханд амар дуртай. Яг үнэндээ бол фитнес тийм эрүүл хоолнд маш дуртай. Тэ Монгол хоолнд ер нь бол жоон таарвахан. Тэгэхээр эн чинь нөгөө багаасаа ингээд сурчхаар цаашдаа өөрийнх нь амьдралын хөвшил болоод явж байна. Амьдралынх нь хэм маяг болоод явж юм байна штэ. Нөгөө нэг сая ярьсан хүүгээ ер нь ирээдүйд хүүгээ ямар мэрэгжилтэй болоосай гэж хүсэж байна. Би болохоор яг ингэж боддтой. Ер нь бол би хүүхдээ заавалчгүй чи хуйлж бол чи сургуулаа онц дүнтэй төгсөх ёстой. Эсвэл чи дуучин бол гэх юм уу те. Ерөөсөө тэгж хэлдэггүй. За чи юу хүсэж байна? Тэгэхээр энэ хичээлдээ сайн уу? Энийг хийхийг хүсэж байна уу? Хүсэхгүй байна уу те? Чи юунд дуртай? Чам дуртай юм байна уу гэдэг нь тэр хүүхдээ чинь би юм дуртай гэж хэллээ шүү дээ. Яг үнэхээр наадхандаа дуртай бол энэгээрээ яв. Тэрнээс би чамайг заавалчгүй онц төгсөө сургуулаасаа хуйлж болоод тийм үү те санхүүгийн мэргэжилтэй болоод тэг гэж ерөөсөө хэлдэггүй. Одоо хүртэл хүүхдэд хэлдэг. Ер нь бол дуртай юм аа хий. Окей, компьютер дээр суугаад одоо график дизайн гэдэг юм уу гэдэг тиймэрхүү чиглэлээр дуртай бол тэрийгэ хий. Гэл тэгж хэлдэг. Таны хүү одоогоор яг юунд илүү сонирхолтой гэж та дүгнэдэг вэ? Таныг дагаад фитнес спортын төрлөөр ер нь сонирхдаг уу? Ер нь бол нэг тийм сонирхолтой биш фитнестэй. Гэтэ миний бодлоор л яг энэ бол насан болоогүй гэж бодож байгаа. Тэгээ хүмүүс ингэ бат чи одоо хүүхэд чинь юм том болсон юм чинь манай жоохон туранхай өндөр горцоор тэгээд хүүхэд чинь одоо юм том болсон юм чинь чи фитнесээр хичээлүүлээч гэдэг аюу их тийм ирдэг. Тэгээ би болохоор тэг сонирхол авахгүй яа гэдэг хүний хүчээр чи хий гих тусам хүн хаашиг гэдэг. Тэгээд ч насан болоог болохоор аяанда үеийнхэн залуучууд ингээд ойтон болоод ирэндээ тэгэнгүүт л өөрсдөө өсөөгөө окей дасгалаа хийя. Ер нь ийм болох гоё юм байна гэсэн юу аяанда суугаад ирнэ. Тэр үед хүн окей за ээж заадаг гэд би асуудал хөөхтэйг гойлох чинь. Тэгэхээр би тэрэн санаа зовдөг. Аяанда хурж ирээл өөрөө хүсээд хүрээд ирэх бах. Тэр үед нь л фитнесээр хичээлэл. Тэрнээс заавалчгүй хүн өсөхгүй байхад нь чи заавалчгүй би ингээд ээж чи юм бахад чи заавалчгүй юм болох хэрэгтэй гэж.
тэг хэлэхгүй тэгж хэлэхгүй хамаагүй манайд бүжигчин бодол болно л би хамаагүй дэмжин яг хүсэж байгаа юм л дэмжин тэрнээс явж болсон хамаагүй тэрэн л дэмжин тэгж боддог. Төрсөн ээжүүдтэй хандаад зөвлөгөө өгвөл та одоо ийм дасгалыг бүр ойрхон жишээ аваад те за YouTube дээр ийм төрлийн дасгал яадаг шүү. Та нар одоо төрөө тэдэн сартай тэдэн хугацаатай бол яг тэрэн тохирноо. За эсвэл төрөө дуудсан те эсвэл аль хэдийн та 40 настай ч юм уу те эсвэл 30 настай болол тэр дасгал илүү зохино гэд бүр ойрхон жишээ аваад хэлвэл. Яг төрсний дараа дөнгөж шигч болно би энэ ялах энэ байдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр төрсний дараа бол хамгийн түрүүнд сонголтын дасгалуудаа маш сайн ирэх хэрэгтэй. Сонголтын дасгалууд. Тэгээд сонголтын дасгалуудаа YouTube дээр янз бүрийн йог аюух байдаг бичлэгнүүд байдаг. Зүгээр хөнгөн сонголтын дасгалуудаа хийгээ сурчих хэрэгтэй. Эхний ээлжинд. Тэгээд тэрний дараа гидсний дасгал, хэвлийний дасгал, гидсний булчингийн дасгал, тэгээд squat суулт тиймэрхүү дасгалууд хийхэд маш энгийн зүгээр анхан шатны дасгалууд зөндөө байдаг. Тэгээд тиймэрхүү дасгалуудыг л гэр нөхцөлд хийх хэрэгтэй. Хожим хүүхэд төрүүлж байгаа ээжүүдэд их штэ тийм ээ. Тийм насны ээжүүдэд ямар дасгал зүгээр вэ? Яг төрүүлснийх нь дараа бол яг нэг амар ялгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сүүл төрсөн эмэгтэйчүүд маань болохоор нэлээд бас нөгөө жоохон октоодос бас ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь нэг ялгаа байхгүй. Адилхан дасгалаа сонголтын дасгалаас эхэлж хийх хэрэгтэй. Яг нөгөө төрсний дараа бие тэнхрүүлэх гэж аваад тэгээд эрчимтэй дасгал хийж эхлэхээс өмнө эхлээд сонголтоо маш сайн хийх хэрэгтэй. Тэгчээд дараа нь хөнгөн хэвлээний гидсний дасгалууд заавалчгүй штангата фитнес дээр зааланд очиж дасгалыг шаардлага байхгүй. Гэрийнхаа нөхцөлд гэрээрээ зүгээр squat суултаа хийгээд бичлэг харж байгаа зүгээр нэг 10 минутын workout гэл ингээл байдаг шүү дээ. Тиймэрхүү дасгалуудаа хөнгөө өөрийнхөө бие тааруулаад амар их тийм хүч гаргах шаардлага байхгүй. Зөв хамгийн гол нь зөв их сурах хэрэгтэй. Тэгээс суучаад баг багаар ингээл тоогоо чинь 15 хийх юм бол 7 хоногийн дараа 20 болгоо тий. Тэгээд 14 хоногийн дараа 25 болгоод чим ингээ баг багаар 5-10-аар нэмээд явах юм бол илүү тохиромжтой. Өдрүүлгийн маань 1-р хэсэг энэ хүрээд өндөрлж байна. Тийм болохоор 2-р хэсэг рүү орцгоё. 2-р хэсэг илүү сонирхолтой, хөгжилтэй байх болно гэдгийг танд амлаж байна. Юу хэлэх гэж байгаа бол. За тэгэхээр фитнесээр хичээлж эхэлж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ? Ерөн сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн байх хэрэгтэй юм бэ? Яг энэ талаар яг нөгөө фитнес дасгал хийж эхэлж байгаа, үр дүн хүсэж байгаа, яг явах гэж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Яг нөгөө юунаас хийж эхлэхээ мэдэхгүй би ингээ фитнес явах гэж байгаа байхгүй юу? Тийм явах гэж байгаа байхгүй юу? Би яах ёстой вэ гэж асуугаад байдаг байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр хүмүүс зүгээр яг чи ямар биетэй болохыг хүсэж байгаа юм чи үнэхээр чи ингээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй хамгийн түрүүнд та эсвэл жижиг хасах гэж байна уу эсвэл бие чангалах гэж байна уу гал бяцчих гэж байна уу эсвэл зүгээр хөдөлгөөний дутагдлаа ингээд авах гэж байна уу тийм янз бүрийн шалтгаан зорилго байгаа шүү дээ эсвэл ганцхан бэлхүүс тайлаараа нарийнхан болоод өгзөгөө томруулж гэх юм те охтод аюух тийж асуудаг байхгүй тэгээ сквал зүгээр л тунмаар байна гэдэг тэгэхээр тэр зорилгоо тодорхойлоод тэнгүүтлээ нэгдүгээр та хоёрдугаарт цаг хугацаа байдаг шүү дээ. Одоо фитнес 1 сарын онгуудлаа амар супер биетэй болоод модель шиг тийм биетэй болоод тийм аюух хүсдэг хүмүүсийн багшаас ингээ асуухаар за би хэдэн сарын хугацаанд үр дүн гарах вэ? Би сарын яваад ямар болохыг асууад байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь багш ч мэдгүй. Тэрийг чи өөрөө мэднэ. Чи яг юу хүсэж байгаа? Чиний яг зорилго чи юу вэ? Тэгээ үнэхээр тэрийг хүсэж гин үү? Эсвэл зүгээр нэг зураг хараад зүгээр нэг тийм сэтгэл санааныхаа хөөрөлөөр ч юм уу тэгж бодож гин үү? Тэрийг маш сайн тодорхойлоод тэнгуүлээ. За би яг фитнест явлаа гэж бодоод төлбөрөглөөд явах юм бол чи яг сарын хугацаанд тууштай авч чадах уу? Эсвэл 2 сар, 3 сар зарим хүмүүс нь шууд жилээр төлчихдөг. Тэгээ явдггүй 1 сар явж байгаа л хайчдаг. Тэгэхээр чи цаг хугацаа гаргаад мөнгө төлөөд явж байгаа юм чи тэрнээ үнэнч байгаад тууштай байж чадахгүй юу? Тэгээд чи 10 кг чин хасах байгаа бол 1 сарын дотор тэрийг хасах гэж улаарах стресстэй биш 2 сар 3 хуваачилтаа тий сар ингээд 3 сар 3 кг ч юм уу ядаж тэгээ хуваагаад 3 сар тууштай явж чадчихвэл чи өөртөө тууштай байж чадчихээн үр дүнтэй хүрэхэд үр дүн гаргахад сэтгэл зүй чинь бие чинь бэлдэгдэж чинь гэсэн үг тэрнээс шууд 10 кг-ыгаа 1 сарын дотор хасах гэдэг ингээд чичирэгддэг байхгүй. Тэгээд нөгөө насан туршдаа хураамд хурааж хуримтлуулсан өдөр болгон эзэн нөгөө өөхт бас замбраагүй хоолсон юмнуудаа зүгээр ганцхан сар фитнест очин гутлаа нэг төлбөр төлөөд явчин гутлаа
амар гоё болно гэж бодоод багшаас тийм шаардаад хүсээд squat fitness-с ч юм уу фитнест явж байгаа болчхоор ингээд тархалтын мэлээ гэсэн юм сөрөг буруу ойлголтууд аяг байгаад байдаг. Тэгэхээр нэгдүгээрт чи үнэхээр яг хүсэж гин үү? Хийж чадахгүй юу гэдэг өөрөөсөө асуу. Гэхдээ яг би заавалчгүй чадна гэж бодож байгаа бол яг тэрэндээ тууштай байх хэрэгтэй. Өөртөө тууштай байх хэрэгтэй. Тий. Өөртөө үнэнч тий. Яг би энэ 3 сарын хичээж аваад явна гэж үл чи чадчихвэл чи чаднаа. Тэгж чадахгүй бол таасаа болио гэл ингээд нэг ажил гарчвал за би бол өнөөдөр боллоо маргааш боллоо гэдэг аяг үтгдэг. Тэгэхээр тэрийгээ тэгж хувраад байвал чи чадахгүй, өөртөө төрж чадахгүй. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Өөртөө үнэнч байх хэрэгтэй. Тэр бусад хүмүүст үнэнч байх биш. Зүгээр л өөртөө үнэнч байх юм бол чи хүссэндээ өрнө хийж чадна. Тэрээс үлдэр. Таны нэг зураг гэдэг штэ махлаг байсан үеийн зураг тэгээд дорцсон нэг зураг гэдэг тийм before after зураг энэ одоо энэ зургийн тухай асуувал яг хэр их хугацаа зарцуулсан бэ? За тэр зурган дээр яг фитнесээр хичээлхийн өмнө яг нөгөө нэлээд таргалцсан байгаад байгаа. Тэр анх гүйж хийсэн тулах гад нэлээд ч гэжтэй ерөнхийдөө бол нэг тийм амар тархан байгааг би миний өндөр болохоор 160 хүрэхгүй 159 58 59-тэй байдаг. Тэгэхээр нэрхэтэ жоохон намхан талдаа ордог. Тэгэхээр намхан булчингийн мас авахгүй ямар ч булчингийн мас авахгүй тухайн зүгээр ямар ч хөдөлгөөнгөө дасгал масгал болоогт хийж үзээгүй огт мэдхгүй. Би багадаа бие тамираар амар дургу ордгоо бүр ингээм 0 тийм байсан. Энэ амар цухтаадаг тийм хөвтэйсэн. Тэгэхээр ямар ч хөдөлгөөнд дасгал юу ч хийдэггүй байсан. Гинт ингээд харгалаад амар нэг мэдсэн чинь амар таргалцсан байсан. Тэгэнгүүтлээ жингээ хасгаад турах гад дасгал хөдөлгөөн гүйж эхэлжсэн баг. Тэгээ фитнес рүү орсон гэсэн ш. Тэгээд тэр үед ч нөгөө ямар ч булчингийн мас байхгүй байсан. Аюу тийм өөхтэй байсан. Тэгээд тухайн үед би хамгийн дээдлэн 50 тэр үед чинь 56 долоотол байсан. Ерөөсөл 56 тий. Тэгэхэд одооны миний одоо яг ингээ одоо байгаа жим бол бас нэг 56 долоотол. Тэгэхээр хүн булчин хөгжүүлсэн хүн фитнесээр хичээлсэн юм те булчингаа ишүүлдэг дасгал хийдэг хүн булчингийн мастай байдаг. Тэгээд дасгал хийдэг хүн хийдгүү нэг ялгаа тийм байгаа байхгүй. Тэрс жингийн үед ялгаа байхгүй яг адилхан ирнээсээ өөх булчингийн ялгаа. Тийм. Тэгээд бас тухайн үед чинь би залуу хүн байсан. Тэгээ одоо ингэ байж байгаа би тэр үеийн байсан өмнөх зураг хоёр бар асар ялгаатай. Тэр үед баг би одоо өөрөөсөө ихч юм шиг тийм авартаа харагдаж байгаа. Одоо бол илүү залуу харагдаж байгаа. Би болохоор бодохдоо тэр зурган дээр илүү та махлаг байсан юм байна. Тэгээд фитнесээр хичээлж эхлээд гоё бод биетэй болсон юм гэж бодоодсэн. Тэгвэл ерөөсөө мас булчингийн 100% арилтыг зөвшөөрөх хэрэгтэй юм ээ. Яг одоо ингээл яг дасгал хийдгүү хүн хийдэг хүн хоёр ингээд харьцуулаад үзэхэд биеийн шал онд яг адилхан килограммтай одоо чи 50 кг-тай тий би 50 кг байх юм бол харагдах байдлын шал онд харагдана. Тий амар ялгаатай. Тэгэхээр хүн эмэгтэй хүмүүсийг ялангуяа эмэгтэйчүүдийг тий 25-аас дээш насны за бүр ялангуяа 30-аас дээш насны эмэгтэйчүүд заавалчгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Заавалчгүй тэгээд бас фитнес биш л те өөр төрлийн спорт хийж болно. Булчингаа ижүүлэх хэрэгтэй. Тэгээд булчин ажиллаж хийж хүн биеийн чанга байна, залуу байна гэж хүчтэй. Ерөнхийдөө залуу байх хамгийн чухал үндэс. Одоо янз бүрийн гоо сайханд орохоос илүү зүгээр л дасгал хэрэгтэй. За тэгэхээр нэвтрүүлгийн маань 2 дахь булан эхэлж байна. Энэ буланд сонирхолтой 2 шийдэглийг танд бэлдсэн байгаа. За яг энэ хайрцаг руу та гараа оруулаад юу гэдгийг мэдрэх байгаа. Таны аз тааруул нэг талд нь ч юм уу те аль нэг талд нь хоосон байх болно. Нөгөө талд нь шийдэглийн маань бүтээгдэхүүн ч юм уу те яг ямар нэг юм байх болно гэдгийг анхааруулж хэлье. За хоёлаа түр нөгөө тийшээ хараад зогсож байгаа хооронд манай хүмүүсд бэлт. За окей. За би ирэх. За басан хайрцаг руу аль нэг талаа сонгоод гараа хийх байгаа. Хэрэв дотор нь амтан жиж магадгүй юу жиж магадгүй болохоор маш бэлтгэлтэй та сонгох. Өсмөс байгаа юм шүү дээ. Жиж магадгүй. Нөгөө нэг юу гэдэг чинь усанд ороод доор нь үлддэг өсмөс жижээс магадгүй шүү дээ. Яахгүй л те. Муурнаас амар байдаг. Муурны ус ээжчихээс магадгүй. Тэгээ би аль нэгийг сонгох вэ? Та баруун талыг сонгох уу, зүүн талыг сонгох уу? Зүүн талыг. Зүүн талыг. За та харахгүйгээр гараа явуулаад юу байна гэдэг юм. Ханцуугаа яах юм? Ханцуугаа дэвтэлж байна шүү дээ.
За. Тэг шууд явуулах юм. Явал даашаа явуулаа л. Даашаа явуулаа л. Даашаа явуулаа л. Явал. Ямар хэцүү юм бэ? Жилээдээ явал. Йоо. Нэг юм хатуу юм биш тий. Хүрх юм уу? Йоо энэ хурам мөр чимэр хөдлөв. Йоо. Зөөлх юм байна. Яа бай. За та юу гэж бодож байна? Ахаасаа тэнтрээд үзтээ. Ой. Нэг тийм зөөлх юм байна шүү. За. Амтан биш үү? Амтан биш үсттэй. Юу ч яаж байгаа таал бидэнд хэлэх хэрэгтэй байгаа юу ахаа. Тэг бид тэмтэрх юм уу заавалчгүй. Ташаа явуулах уу? Даашаа явуулаа. Чим аим юм. Яа идэхгүй юм. Нэг юм хатуу юм биш. Та авах юм уу? Үгүй за та өөрөө юу гэж Яа мэдгүй нэг сарваа шиг. Нэг сарваа шиг хатуу юм. Би нөгөө айгаад байгаа болохоор тийм хөдөлгөхгүй л ах шиг байна л да. Яа амар юм байна. Мэдгүй юу юм бэ? Хурч чадахгүй амар айгаад. За та харахад бэлнэ юу юм. Хүүшээ. Яа ямар тийм нэг. Таны гар ухаалаагүй. Тэгвэл гурил руу явж хүрээгүй юм. Энэ ингэдсэн баггүй. Тийм ээ. За. За нөгөөдгөө тавьчих тэгвэл. Аа. За. Муур гэж утсан шиг. Моноос айдаг болохоор шууд муур гэж утсан. Нөгөө гуриландаа ч хурж амжихгүйгээр нөгөө ирмэгдэнд хурж доошоо Харин тийм ээ би нөгөө муураас амар айдаг хоо. Тэгээ нэг үс гэж ботцсон чинь үс байгаа юм шиг санагдаад өөрөө нөгөө төсөөдөлтөө тэгж бодоод нэг тийм саруу маруу гэж ботсон байхгүй. Нэг тийм үцэнтэй амтг гэвч юм шиг санагдсан ш. За одоо та энэчнээс дахиад сонгоно. Гэхдээ сайн шиг гараа явуулахгүйгээр зүгээр А тал уу Б тал уу гэдгийг сонгоно. За. Энэ удаагийн 2 дахь шатн дээр болохоор та сонгосон юм амсаж үзэх хэрэгтэй байгаа. Уух юм уу те? Тий. За тэгэхээр та А талыг сонгох Б талыг. За Б-ийг сонгоо. Сая. За Б тал. Интлийн гэсэн үг шүү дээ те? За зөвчтэй Б талыг сонголоо. За Б тал маань Юу юм? Б тал. За энийг та зүгээр амсаад л өнгөрч болно. Энэ болохоор кетчуптэй ус байна. Аа заавалчгүй уух зүгээр амсна Тий гэдэг зүгээр те? амсаад өнгөрч болно. Тэгээ нөгөө оранж шиг харагдчих ш те? Жуус шиг харагддаг. Зүгээр боломжтой тачгүй хангалттай уучлахаар байна. Тийм хэцүү биш. Зүгээр тачгүй. За дажвал Дажгүй. үзэгчтэй. За нөгөө талд нь мэдээж хоосон аяг байсан байгаа. Хоосон устай зүгээр жирийн устай аягасан байгаа. За үзэгчтэйгээ дөнгөж сая та бүхэн би ээж нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг хүлээн авч үзлээ. Өргөжлүүлээд 3 дугаар хэсэг рүү орцгоё. Тэгэхээр манай нэвтрүүлгийн уламжлалын асуулт бол ээжүүдэд зориулаад те таны хандаж хэлэх үг яг өнөөдрийнхөө сэдвтэйгээ холбоод хэлвэл Нэг бодлоор л хүүхдүүдтэйгээ маш ойр байгаасай. Найз шиг би бас тийм байхыг хүсдэг. Хэрэг хоол байх юм бол ээж нь хүүхдүүд чинь нөгөө юу хүсч мөрөөдөж байгаа бүх юм ануугаад хэлдэггүй учраас би маш ойрхон байх хүсдэг. Яг хүүхдийнхаа найз охин шиг байх юм бол тэр бүх юм надад хэлдэг учраас бүх ээж нар бас зарим ээж нарыг харахад нэг тийм хоол хөндөө хүүхд нь юу гэдэг байгааг мэдэхгүй хүүхд нүртэл ээж шиг юм хэлдэггүй хүүхд ээж нар нь болохоор манай хүүхдтэй ингэдэг юм ярьдаггүй ингэдэг байгаа чинь өөрөө хүүхдтэйгээ тийм ойрхон байгаагүйгээс тийм зай үсчдэг. Тэгээд насны яваад өсвөр насн дээр ирээд шилжилтийн насн дээрээ бүр халдчихдаг. Тэгээд хөндөрчдөг. Тэгээд нэг хүүхдэд ашаад үнсэх гэдэг тийм байхгүй болсон байдаг. Тэгээд ингээд дөлөөд идэг. Миний бодлоор л тэрхий ойрхон ингээд нялуураад хүүхдтэйгээ ингээд бүр том болсон ч хамаагүй байн ойрхон юм яриад ингээд байх юм бол хүүхд чинь хүртэл чамд ойрхон байна. Ээжтэйгээ ойрхон байна. Тийм нэг гоё халуун харилцаа байдаг шүү дээ тий.
тэр харилцаагаа битээ алдаасаа ерөөхдөө дандаа хүүхдтэйгээ найз шиг харьцаж шагаасай гэж хэлмээр. За би ээж нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.